алдар талмуудын мэрэгэн ухааны товчийг орчуулан хөргөж байна. Хүн хоорондын харилцаан дэх мэрэгэн ухаан. Бусдын өгсөн зүйлийг мэдээж юм гэж бүү бод. Одоо хүчгүй байгаа хүний бүү басамжил яаж өөрчлөгдөхийг хэн ч мэдэхгүй. Сул дорой хэцүү хүмүүс 100 удаа ч хамаагүй тусал. Гэхдээ хурамч худалч хүнээс сэрэмжтэй бай. Өдөр бүр хуримтлуулсан сайн үйлс нь хямралын үед чамайг аварнаа. Талархлаа илэрхийлээрэй. Баярлсан бол баярлаа гэж, гэмшсэн бол уушлаарай гэж дуу гаран хэлж байгаарай. Зүгээр л зөрсдөлтэй талархах нь мэндчилгээ биш. Хүмүүс чиний зөрсдөлийг уншиж чадахгүй. Бусдыг гүтгсэн хов жив нь хүн амны хэрэгээс ч аюултай. Хүн хөнөөх нь нэг хүний ам боловч хов жив нь 3 хүний амьд хүрэхтэй адил. Нэгдэх нь хов жив тараагч өөрөө, хоёр дахь нь сонсч буй хүн, гурав дахь нь хов живийн бай болж буй хүн. Бусдаар магтуулах нь зүгээрч өөрийгөө өөрийн амаараа бүү магт. Нэг удаа хэн нэгэнд хууртагдсан бол түүнийг буруутга. Гэхдээ тэр хүндээ хоёр дахь удаага хууртагдсан бол өөрийгөө буруутга. Багшаасаа их зүйлийг сурч, найзуудаасаа их зүйл сурч, шав нараасаа ч их зүйл сурч, уулзсан хүн бүрээсээ ямар нэг зүйлийг сурах нь хамгийн ухаалаг хүн юм аа. Нүглийг үзэн яд, харин хүнийг бүү үзэн яд. Зөвхөн гадна талыг нь харах бус дотор нь юу байгааг олж хар. Боломжтой бол сайхан хөвцөл. Гадаа төрх таны бодож байгаагаас хамаагүй чухал. Хүн бүр 3 нэртэй байдаг. Нэг нь эцэгхийн өгсөн нэр, нөгөө нь хүмүүсийн дууддаг нэр, сүүлийнх нь өөрийгөө бүтээсэн олд амжилтын нэр. Өөрөө хичээж бүтээсэн нэр өгсөн нэрнээс хамаагүй илүү үн цэнтэй. Гайхалтай хүн 2 боловсралтай байдаг. Нэг нь багшийн заасан боловсрал, нөгөө нь өөрөө биедан суралцсан боловсрал. Өөрийгөө олж нэ. Нэг цаг ч гэсэн хамаагүй ганцаараа байж чимээгүйхэн бодох цаг гаргаа. Яг энэ мөчийг сайхан өнгөрүүлээрэй. Миний одоо амьдарч буй энэ хорон бол хожим миний амьдралын хамгийн сайхан дурсамж болно. Бурууга хүлээн зөвшөөрөх шиг сэтгэл хөнгөрдөг зүйл гэж үгүй. Бага зүйлдээ сэтгэл хангалуун байдаг хүнийг баян хүн гинэ. Аз жаргалаас золгүй байдал руу өөрчлөгдөх нь хорвын төдийд, харин эсэргээрээ золгүй байдлаас аз жаргал төрөх нь нэлээд хугацаа шаардагдана. Шудраг хүн өөрийгөө захирдаг бол шудраг бус хүн хүсэл шуналтаа захирагддаг. Хүчтэй хүн өөрийгөө барьж чаддаг бөгөөд дайснаа найз нөхөд болгож чаддаг. Та өөрийнхөө төлөө хичээхгүй юм бол хэн таны төлөө хичээх юм бэ? Өөрийгөө хүндэл, гэхдээ бардан байж болохгүй. Чадвараа хөгжүүл, гэхдээ өөртөө хит их итгэлтэй байх хэрэггүй. Тэнгүүдийн өндөр нас бол өвөл, мэрэгдийн өндөр нас бол алтан үеийн юм аа. Уулын ороод ус тогтохгүй, хөндөй даган урсдаг. Үүний нэгэн адил жинхэнэ буйн нь бусдаас дээгүүр гарахыг хичээдэг хүмүүст үлдэхгүй. Даруухан зөвхөн өөрийгөө даруй болохыг хүсдэг хүмүүст л үлддэг. Бузар муу үйлдэлээс үүдэлтэй хайр сэтгэл нь тэр шалтгаан нь үгүй болоход зэрэг үхтэйг. Хамгийн агуу мэрэгэн ухаан бол сайхан сэтгэл ба даруй байдал. Зөрсдөлийг төлөвшүүлэх нь тархиа хөгжүүлэхээс илүү чухал. Зөв шудраг хүмүүсийн үгсний дараа ч амьд мэд дууддаг. Харин хорон мус наатныг амьд байсан ч үгсэн гэж нэрлэдэг. Дасгал хөдөлгөөн нь эрүүл биеийн амлалт юм бол унших нь эрүүл сэтгэхийн тэжээл юм аа.
Сурсан зүйлээ эргэн харах нь цээжлэхийн тулд биш. Хэрэв та дахин давтвал тэндээс шинэ зүйлийг олж мэдэх боломжтой болно. Сайн моринд хүртэл ташуур хэрэгтэй. Ухаантай хүнд ч зөвлөгөө хэрэгтэй. Худаг руу нулимссан хүн хизээ нэгэн цагт тэр усаа ууна. Ухаантай хүн харсан зүйлээ ярьдаг. Харин тэнгүүд сонсон зүйлээ ярьдаг. Мөнгөний тухай ухаан. Мөнгө болон эд зүйлийг зүгээр өгөхөөс илүү зээлдүүлж өгсөн дээрээ. Хэн нэгэнд мөнгө зээлэхдээ гэрчтэй байгаарай. Харин сайн үйлс хийхдээ хэн нэгэнд харуулах гэж оролдох нь дэмий. Амжилтын тухай мэрэгэн ухаан. Ялагч өөр арга зам бий гэж бодож байхад ялагдагч ганц л замтай гэж зөрүүдэлдэг. Ялагч зам гаргахын тулд цасан дээр алхдаг. Харин ялагдагч нь цас хайлахыг хүлээж суудаг. Ялагчийн ам шудраг үгээр дүүрэн. Ялагдагчийн ам нь шалтгаанаар дүүрэн. Ялагчид үгээ үйлдэлээрээ баталдаг. Ялагдагчид үйлдэлээ амаараа зөвтгдөг. Ялагчийн дуртай үг нь дахин нэг удаа оролдоод үзье. Ялагдагчийн дуртай үг нь хийгээд ч нэмэргүй гэдэг. Үгийн мэрэгэн ухаан. Ховж бүү яар. Хэрэв танд цаг гарвал дасгал хөдөлгөөн хийх нь биеийн тустай. Хэл амаа барихаа мэдэхгүй байгаа хүмүүс яг л хаалга нь хаагдахгүй байгаа байшинтай адил. Хүн нэг ам хоёр чихтэй байдаг. Энэ ярихаас илүү сонсхийг хоёр дахин нэмэгдүүл гэсэн үг ээ. Загас үргэлж амаараа баригддаг. Хүнч бас амнаасаа болж алддаг. Боловсролын тухай мэрэгэн ухаан. Хэрэв та хүүхдээ ямар нэгэн зүйл амласан бол амлалтаа биелүүлж байгаарай. Амлалтаа биелүүлэхгүй бол хүүхэдтэй худал хэлхийг зааж буйтай адил. Хүүхдийг загнахдаа нэг л удаа загна. Байнга загнаад байх хэрэггүй. Хүүхдээ хүмүүжүүлэх хамгийн сайн арга бол өөрөө үлгэр дуурайл үзүүлэх явдал. Хүүхдийг бага багт нь хүчтэй сурах ёстой юу? Хүүхэд бол юунаас ч айх ёсгүй юм аа. Хүүхдүүд эцэг эхээ дураадаг. Тиймээс хүүхдийн дуу хоолойны өнгө нь эцэг эхийн зан чанарыг илэрхийлдэг. Хүн хоорондын харилцаан дэх мэрэгэн ухаан. Бусдын өгсөн зүйлийг мэдээж юм гэж бүү бод. Одоо хүчгүй байгаа хүний бүү басамжил. Яаж өөрчлөгдөхийг хэн ч мэдэхгүй. Сул дорой хэцүү хүмүүс 100 удаа ч хамаагүй тусал. Гэхдээ хурамч худалч хүнээс сэрэмжтэй бай. Өдөр бүр хуримтлуулсан сайн үйлс нь хямралын үед чамайг аварнаа. Талархлаа илэрхийлээрэй. Баярлсан бол баярлаа гэж, гэмшсэн бол уушлаарай гэж дуу гарган хэлж байгаарай. Зүгээр л зүрхсэтгэлдээ талархах нь мэндчилгээ биш. Хүмүүс чиний зүрхсэтгэлийг уншиж чадахгүй. Бусдыг гүтгсэн хов жив нь хүн амны хэрэгээс ч аюултай. Хүн хөнөөх нь нэг хүний ам боловч хов жив нь 3 хүний амьд хүрэхтэй адил. Нэгдэх нь хов жив тараагч өөрөө. Хоёр дахь нь сонсч буй хүн. Гурав дахь нь хов живийн бай болж буй хүн. Бусдаар магтуулах нь зүгээр ч өөрийгөө өөрийн амаараа бүү магт. Нэг удаа хэн нэгэнд хууртагдсан бол түүнийг буруутгах. Гэхдээ тэр хүндээ 2 дахь удаага хууртагдсан бол өөрийгөө буруутгах. Багшаасаа их зүйлийг сурч, найзуудаасаа их зүйл сурч, шав нараасаа ч их зүйл сурч, уулзсан хүн бүрээсээ ямар нэг зүйлийг сурах нь хамгийн ухаалаг хүн юм аа. Нүглийг үзэн яд, харин хүнийг бүү үзэн яд. Зөвхөн гадна талыг нь харах бус дотор нь юу байгааг олж хар.
Боломжтой бол сайхан хөвцөл. Гадаа төрх таны бодож байгаагаас хамаагүй чухал. Хүн бүр 3 нэртэй байдаг. Нэг нь эцэгхийн өгсөн нэр, нөгөө нь хүмүүсийн дууддаг нэр, сүүлийнх нь өөрийгөө бүтээсэн олд амжилтын нэр. Өөрөө хичээж бүтээсэн нэр өгсөн нэрнээс хамаагүй илүү үн цэнтэй. Гайхалтай хүн 2 боловсралтай байдаг. Нэг нь багшийн заасан боловсрал, нөгөө нь өөрөө биедан суралцсан боловсрал. Өөрийгөө олж нэ. Нэг цаг ч гэсэн хамаагүй ганцаараа байж чимээгүйхэн бодох цаг гаргаа. Яг энэ мөчийг сайхан өнгөрүүлээрэй. Миний одоо амьдарч буй энэ хорон бол хожим миний амьдралын хамгийн сайхан дурсамж болно. Бурууга хүлээн зөвшөөрөх шиг сэтгэл хөнгөрдөг зүйл гэж үгүй. Бага зүйлдээ сэтгэл хангалуун байдаг хүнийг баян хүн гинэ. Аз жаргалаас золгүй байдал руу өөрчлөгдөх нь хорвын төдийд, харин эсвэргээрээ золгүй байдлаас аз жаргал төрөх нь нэлээд хугацаа шаардагдана. Шудраг хүн өөрийгөө захирдаг бол шудраг бус хүн хүсэл шуналтаа захирагддаг. Хүчтэй хүн өөрийгөө барьж чаддаг бөгөөд дайснаа найз нөхөд болгож чаддаг. Та өөрийнхөө төлөө хичээхгүй юм бол хэн таны төлөө хичээх юм бэ? Өөрийгөө хүндэл, гэхдээ бардан байж болохгүй. Чадвараа хөгжүүл, гэхдээ өөртөө хит их итгэлтэй байх хэрэггүй. Тэнгүүдийн өндөр нас бол өвөл, мэрэгдийн өндөр нас бол алтан үеийн юм аа. Уулын ороод ус тогтохгүй, хөндий даган урсдаг. Үүний нэгэн адил жинхэнэ буйн бусдаас дээгүүр гарахыг хичээдэг хүмүүст үлдэхгүй. Даруухан зөвхөн өөрийгөө даруй болохыг хүсдэг хүмүүст л үлддэг. Бузар муу үйлдэлээс үүдэлтэй хайр сэтгэл нь тэр шалтгаан үгүй болоход зэрэг үхтэйг. Хамгийн агуу мэрэгэн ухаан бол сайхан сэтгэл ба даруй байдал. Зөрсдөлийг төлөвшүүлэх нь тархиа хөгжүүлэхээс илүү чухал. Зөв шудраг хүмүүсийн үгсний дараач амьд мэд дууддаг. Харин хорон мус наатныг амьд байсан ч үгсэн гэж нэрлэдэг. Дасгал хөдөлгөөн нь эрүүл биеийн амлалт юм бол унших нь эрүүл сэтгэхийн тэжээл юм аа. Сурсан зүйлээ эргэн харах нь цээжлэхийн тулд биш. Хэрв та дахин давтвал тэндээс шинэ зүйлийг олж мэдэх боломжтой болно. Сайн моринд хүртэл ташуур хэрэгтэй. Ухаантай хүнд ч зөвлөгөө хэрэгтэй. Худаг руу нулимссан хүн хизээ нэгэн цагт тэр усаа ууна. Ухаантай хүн харсан зүйлээ ярьдаг. Харин тэнгүүд сонсон зүйлээ ярьдаг. Мөнгөний тухай ухаан. Мөнгө болон эд зүйлийг зүгээр өгөхөөс илүү зээлдүүлж өгсөн дээрээ. Хэн нэгэнд мөнгө зээлэхдээ гэрчтэй байгаарай. Харин сайн үйлс хийхдээ хэн нэгэнд харуулах гэж оролдох нь дэмий. Амжилтын тухай мэрэгэн ухаан. Ялагч өөр арга зам бий гэж бодож байхад ялагдагч ганц л замтай гэж зөрүүдэлдэг. Ялагч зам гаргахын тулд цасан дээр алхдаг. Харин ялагдагч нь цас хайлахыг хүлээж суудаг. Ялагчийн ам шудраг үгээр дүүрэн. Ялагдагчийн ам нь шалтгаан шалтгаанаар дүүрэн. Ялагчид үгээ үйлдэлээрээ баталдаг. Ялагдагчид үйлдэлээ амаараа зөвтгдөг. Ялагчийн дуртай үг нь дахин нэг удаа оролдоод үзье. Ялагдагчийн дуртай үг нь хийгээд ч нэмэргүй гэдэг. Үгийн мэрэгэн ухаан. Ховч бүү яр. Хэрв танд цаг гарвал дасгал хөдөлгөөн хийх нь биеийн тустай. Хэл амаа барихаа мэдэхгүй байгаа хүмүүс яг л хаалга нь хаагдахгүй байгаа байшинтай адил.
Хүн нэг ам хоёр чихтэй байдаг. Энэ ярихаас илүү сонсхийг хоёр дахин нэмэгдүүл гэсэн үг ээ. Загас үргэлж амаараа баригддаг. Хүнч бас амнаасаа болж алддаг. Боловсролын тухай мэрэгэн ухаан. Хэрэв та хүүхдээ ямар нэгэн зүйл амласан бол амлалтаа биелүүлж байгаарай. Амлалтаа биелүүлэхгүй бол хүүхэдтэй худал хэлхийг зааж буйтай адил. Хүүхдийг загнахдаа нэг л удаа загна. Байнга загнаад байх хэрэггүй. Хүүхдээ хүмүүжүүлэх хамгийн сайн арга бол өөрөө үлгэр дуурайл үзүүлэх явдал. Хүүхдийг бага багт нь хүчтэй сурах ёстой юу? Хүүхэд бол юунаас ч айх ёсгүй юм аа. Хүүхдүүд эцэг эхээ дураадаг. Тиймээс хүүхдийн дуу хоолойны өнгө нь эцэгийн зан чанарыг илэрхийлдэг. Та цаг хугацаанд нь амьдралдаа хэрэгтэй бас сонирхолтой мэдээлэл хүлээн авъя гэвэл subscribe дарж миний YouTube сувагт бүртгүүлнэ үү? Мөн лайк дараад хэрэгтэй хүнд нь шеэр хийж цааш түгээнэ үү? Баярлалаа.